Сайн байцгаана уу? Өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын засгийн газрын гаргасан шийдвэрүүд болон хэрэгжүүлж эхлүүлсэн бодит ажлуудыг та бүхэнд томилон хүргэе. Хүлээн авч үзнэ үү? Монгол улс 1,311,769 хүүхэдтэй. Энэ нь нийт хүн амын 36.2%-ийг эзэлж байна. Монгол улсын ерөнхий сайдын тэргүүлдэг хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 5 дугаар сарын 31-нд ээлжит бусаар хуралдаж зөвлөлийн гишүүд болон холбогдох албан тушаалтнууд 21 аймгийн засаг дарга оролцлоо. Хуралдааны үеэр ерөнхий сайд учрал хүүхдийн төлөө заавал хий үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж байгаа албан ёсоор мэдэгдсэн юм а. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд хүүхдийн төлөө заа гэж хэлсэн бол заавал хий үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж байгаагаа та бүхэн мэдэж байна. Энэ хөдөлгөөний гол зорилго нь хүүхдийн амнаас эрүүл мэндэд эрсдэл учруулж болцсошгүй нөхцөл байдлыг урьдчилан илрүүлж, арилгаж, хариуцлагыг эзэнтэй болгоход орших юм а. Хүүхдийн төлөө заавал хий үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн эрүүл мэнд амь насанд эрсдэл учруулж болзошгүй байгууламж, орчин нөхцөлийн мэдээллийг шууд илгээх боломж иргэдэд нээлттэй боллоо. Монголиа 1111 төв болон 108 дугаарын утсаар иргэд мэдээллийг өгч эхлээд байгаа ба өнөөдрийн байдлаар 400 гаруй дуудлага мэдээлэл иржээ. Тэдгээрийг холбогдох байгууллагуудад нь шилжүүлэн ажиллаж байна. Бүр юуг таггүй ингээд цөмөрцөн ходог байхаар нь манай зүүн төвөх төвөөс орон сууцны зүүн төвөх төвөөс энийг өчигдөр засварлаад нөгөө тагс. Энэ ч стайл юм шүү дээ. Одоо ингээд энийг нэг төмрөөр цогтөг ч юм уу, шалбалдаг ч юм уу ийм болох юм бол энэ ч одоо өчнөө хөх сурж байгаа шүү дээ. Хүү энэ сургуулийн энэ хавийн бүх хүүхдүүд чинь энд орж ирээд байгаа юм. Энэ айгүй осолтой юм. Тийм байна. Таслаад аюулгүй байдлыг нь хангаад эн чинь уг гадуур аймаг төмөр турбаан дотор явах хэрэгтэй юм. Бид нэр иргэдээс ирсэн эрсдлийн мэдээллийг аваад та бүхэн маань ийм монголоор дамж мэдэгдэж болно. Эсвэл манай одоо 1111 төвөөр дамжиж бусад аппликейшнуудаар дамжаад ингээд мэдэгдсэн тохиолдолд бид нэр төрийн нэгдсэн хур системээрээ дамжуулаад 1111 төв дээрээ мэдээлэл маань нэгтгэгдээд 1111 төвөөсөө одоо хариуцагч байгууллагууд буюу тухайн эрсдлийг арилгах үүрэгтэй байгууллагууд руу шилжин. За ингээд хариуцагч байгууллагууд маань буцаагаад хэрхэн энэ эрсдлийг арилгасан талаараа мэдээлэл өгөх ийм процесстойгоор явахаар юм тогтолцоо үүсэж байгаа. Хүүхдийн төлөө заавал хий үндэсний хөдөлгөөнд иргэн бүрийн оролцоо чухлаа. Таны мэдээлсэн аюул эрсдэл маш олон хүүхдийн эрүүл мэнд амь насыг хамгаалж чадах юм. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж эрсдэлтэй газруудыг бүрэн зэгцэлсэн аймаг сум дүүргийн удирдлагуудыг ажлаар нь үнэлж үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцож ажиллахаа ерөнхий сайд мэдэгдээд байна. Өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын засгийн газар хүүхдийн эрх, аюулгүй байдал чиглэсэн олон шийдвэрүүдийг гаргаж бодит ажлуудыг эхлүүллээ. Сүхбаатарын талбай баруун талд байрлах нийслэлийн захиргааны хуучин байрыг хүүхдийн ордон 2 болгох шийдвэр гаргаснаа Монгол Улсын ерөнхий сайд учрал зарлалаа. Хүүхдийн төлөө гэсэн нэртэй бүх байр байшинг дандаа одоо өмч өвчл нэрийдлэр өнгөрсөн хугацаанд бол үгүй хийсэн юм бэл. Энэ хөрөнгийн бирж төр, энэ хүүхдийн паркч төр, хүүхдийн нэртэй кафе, кино, театр нэг юм байхгүй болсон. Тэгэхээр нийслэлийн удирдлагуудад энэ захиргааныхаа хуучин байрыг хүүхэд төгслийн ордон хэлбэрээр ашиглая. Тэгвэл хүүхдийн ордон байр байшиндаа багтгаа байсан. Тийм учраас тэр дугуулын секцүүдийг энэ цагаан байранд ногоон дээвэртэй байшинд хичээлүүлэхээр шийдвэрлэж байгаа. Тэгээ энэ офис чинь 5 отто буудал болгоно гэж төлөвлөсөн байсан байл. Ингээд төлөвлөгөөнд нь ороод явж исэн. Тэгээ би хотынхоо төвцөг дээр 80 донд баригдсан энэ барилгыг одоо цагийн эртэд хүүхдтэд өгж хамгаалж авч байгаа. Манай хүүхдийн ордны маань дэргэд дахиад хүүхд төгслийн ордон байгуулагдахаар одоо засгийн газрын шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр энэхүү шийдвэрт бол манай хүүхдийн ордны маань хамт олон захиргааны аж ахуй нийт ажилтан албаагчид маань маш их талархал дүүрэн байгаа. Энэ хотын захиргааны хуучин байрыг хүүхэд хөгжлийн ордон болголоо гэдэг шийдвэрний гарч ирсэн. Тэгвэл болж дээр гэж бодож байсан. Хүүхдээ ирээд өгөө болсон дээр билгүй дээ. Ер нь талбай ажид юм чи хүүхдийн ордон дээр баг. Хүүхдийн болсон дээр зочдлуудчдад хаамаагүй ш. Хүүхдийн хөгжлийн ордон хүүхдийн жоо бядаржуулалтаа хөгжүүлэлтээ. Захиргааныхаа төвдлбаатар хүүхдүүдийн ордонтой болно бол бас зөв баг. Ягаад гэвэл энэ хамаг юмудын одоо өчтөр
энэ ерөнхий сайд хэлж байна. Хүүхдтэй холбоотой юм болгоныг л авсан шүү дээ. Тэр бол үнэн шүү дээ. Хүүхдийн ордон 2-ын өдөр тутмын үйл ажиллагааг Монголын хүүхдийн ордны захиргаа хариуцсанаа. Энэхүү ордонд шинжлэх ухаан, гадаад хэл, урлаг соёл, технологи, инновацийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэг чадварт суралцаж дэлхийн Монгол хүнийг бэлтгэх орон зай нээнэ. Үндэсний компаниудыг баялаг бүтээгчтэй нийгмийн хариуцлагынхаа дагуу сайн үйлс өрнүүлж, хүүхдийн хөгжлийн ордонд сургалтын өрөө танхим тогтжуулж, өөрсдийн нэрэмжит болгон хүүхдийн сурах орчныг бүрдүүлэхэд оролцохыг ерөнхий сайд урьрлаа. Тэгэхээр салбар болгонд хүүхдийн төлөө ажиллах хэрэгтэй. Саяны одоо хандгаж цуслан гэж одоо цуслангийн асуудлыг шийдийгээл баяр сайхан дараа надад зөндөө их хурлын дарга багт зөндөө олон удаа санал тавьж ийсэн, хэлж ийсэн ингээд зүтгээд байгаа. Тэгэхээр тэр хандгаж цуслан зам тээврийн яамд би үүрэг өгөөд одоо шийдвэрлүүлээ. Түүнчлэн Монгол хүүхдүүдийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөх хөтөлбөр хэрэгжих ба зуны улиралд сургуулийн спорт заалуудыг чөлөөлж хүүхдүүдэд нээлттэй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг салбарын сайд нарт үүрэг болголоо. Мөн 21 аймаг олон суманд орчин үеийн олон улсын стандарт бүхий 3-ыг харьц 3 сагсан бөмбөгийн талбай байгуулахар боллоо. Ирэх 9-р сараас цэцэрлэгийн насны хүүхдүүдийг эрт илрүүлэхт хамруулах ажлыг зохион байгуулах шийдвэрийг Монгол улсын засгийн газраас гаргалаа. Бизнесийн чөлөөний тухай хуулийг нэн яаралтай гормоор хэлэлцүүлэхээр улсын их хурлд өргөн мэдүүллээ. Энэ хууль бол зах зээлд хит оролцдог төрийн зуршлыг хуулиар хааж, хувийн хөвшилтэд зах зээл, орон зай нээж буй чөлөөлөлт юм гэдгийг ерөнхий сайд онцолсон юм. Төрийн зарим чигүүргийг буюу 120 гаруй энгийн зөвшөөрөл олгох эрхийг мэргэжлийн нэгдсэн холбоодод шилжүүлэх ба жижиг дунд бизнесүүд илүү хурдан эхэлдэг болж гадаадын банк байгуулах, захимаар бизнес эрхлэх, эрх зүйн орчныг бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг баталснаар шийдэж чадах юм аа. Тэгэхээр энэ хууль батлагдсан гарснараа гадаадын банк байгуулах одоо эрх зүйн орчин бол бүрдэнэ. Өнөөдөр бол бас одоо хөрөнгө оруулагч нартай уулзалт хийлээ. Бүгд найрамд Солонгос улсаас бас 2 одоо байгууллага хүсэлтээ илэрхийлсэн. За Унгарын OTP банк Монгол банкны урилгаар Монголд ирэх гэж байна. Тэгэхээр энэ хууль эрх зүйн орчин сайжруулснаар цаашдаа гадаадын банк байгуулах эрх зүйн орчны хүрээнд бол үйл ажиллагаа явуулах бололцоо бүрдэнэ. Мөн банк санхүүгийн байгууллагын хямд өгөөсөр татахыг дэмжиж, иргэн аж ахуй нэгжүүдэд очих зээлийн хүүг бууруулах зорилгоор суудхан татварыг 5% болгон бууруулж байна. Том хэмжээний хөрөнгө оруулалтад урт хугацаанд тогтвортой, дотрын болон бодлогын орчин доктортой байхыг хүсдэг. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтөөр бол энийг бид бүрэн хангаж өөрчлөлтийг нь оруулж байна гэдэг бас тэмдэглэж хэлмээр байна. Хоёр дахь нь гадна дотны хөрөнгө оруулалт орж ирээд хамгийн чухал зүйл бол өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдын асуудал байдаг. Тэдгээр хөрөнгө оруулагчдын гомдол маргааныг түргэн шуурга шийдвэрлэх, арбитрт асуудлыг шийдвэрлэх, олон улсын арбитрт гарч асуудлаа шийдвэрлүүлэх, мөн наанаас зуучлах дундын одоо хувилбарыг бас оруулж ирэх байдлаар хууль шүүхийн шат руу асуудлыг оруулж удаашруулахгүй, гацаахгүй, харин илүү чөлөөлөх ийм боломжийг бол энэ хуульд бол тусгаж өгж байгаа онцлог юм аа. Ажлах хүч хөрөлцөхгүй болж эхэлж байгаа. Бүхий салбарт ажлах хүчний дутагдал орж байгаа. Энэ дээр аялал жуулчлал, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, шинэ технологийн одоо энэ салбаруудын ажлах хүчний сар болгон нэмэлтээр төлөвлөг байсан аж ахуй нэгжид дарга төрчихсэн тэр сая гаруй төгрөгийн төлбөрийг хүчингү болгож байна. Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Монгол Улсын засгийн газрын эрх чөлөөний 4 зам, 4 чөлөөлөлт, чөлөөлийн бодлогыг амлиулж биелүүлэх хууль бөгөөд хуулийн төслийг дагалдуулж хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах 99 хуульд өөрчлөлт оруулахаар улсын их хурлд өргөн барьлаа. Монгол Улсын ерөнхий сайд учрал засгийн газраас хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг улсын их хурлын дарга бямб цогтод өргөн барьлаа. Тус хуулийн төсөлд ажил хөдөлмөр эрхлэгчдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтэц тогтолцоо, санхүүжилтийн шин журам болон бусад шаардлагатай зохицуулалтуудыг тусгаад байна. 5 толгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа Бортиег хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор олон улсын сонгон шалгаруулалт явуулсан дүнгийн талаар Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайдын хоёр засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Бортиегт хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой дотоод гадаадын аж ахуй нэгжүүдээс санал авах сонгон шалгаруулалтыг энэ оны 2 дугаар сард олон улсад нээлттэй зарласан ч шалгуур хангах аж ахуй нэгж санал ирүүлээгүй байна. Ийм учраас Эрдэнэс 5 толгой хувьцаат компани менежмент
менежмент хийж үндэсний компаниуд хамтран бор тээгт олборлолт явуулахаар болж байна. Эрдэнэс Монгол нэгдлийг Чингис хаан үндэсний баялагын сан корпорац болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэрийг засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Тус нэгдлийг уул уурхайн салбарын хяналт, удирдлагын уламжлалт бүтцтэй байгууллагаас төрийн өмчийн хөрөнгөний удирдлага, хөрөнгө оруулалт, баялагын сангийн менежмент, IPO болон хувьчлал хариуцсан олон улсын жишгт нийцсэн санхүүгийн мэрэгжлийн институт болгон үе шаттайгаар шинжилнэ. Мөн Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж 260 орчим оронтойг оновчтой болгон захиргааны зардлыг 10, түрээсийн зардлыг 30% бууруулах замаар 67.3 төгрөгийг хэмнэлээ. Засгийн газрын хуралдаанаар орон сууцны санхүүжилтийн төрөлдсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл, орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж улсын их хурлд өргөн мэдүүлэхээр боллоо. Орон сууцжуулалтын банк нь төрөлдсөн тусгай зориултынх учраас арилжааны банкудтай өрсөлдөхгүй. Төрөлдсөн банк нь гадаад дотоод бонд босгож их үүсвэрийг нэмэгдүүлэх юм а. 3 саяас доош орлоготой иргэд ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгааг харгалзаж, ипотекийн зээлийг зорилттой бүлэг рүү чиглүүлэхээр засгийн газар ажиллаж байна. Ерөнхий сайд учрал түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулах, ногоон тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, хувийн хөвшил аж ахуйн нэгжүүдийн дэвшүүлсэн саналыг сонслоо. Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт цахилгаан машин цэнэглэх 500 орчим ногоон үртэйг байгуулах тооцооллыг гаргаж, COP17 хурлаас өмнө 40 ширхэг өртөө байгуулахаар шийдвэрлэлээ. Монгол Улсын засгийн газраас гаргасан шийдвэр бодит ажлуудыг тоомлон хүргэдэг 7 хоногийн тойм танд хүрлээ. Хүлээн авч үзсэн танд баярлалаа.